Хэдэн оноос та зурж эхэлсэн бэ? 94 оноос анх 7 дугаар ангиас л зурсан да. Тийм. Тэрнээс өмнө бас яг 1-р анги үед зурж л байсан л та. Тэгээ 94 онд 86 дугаар сургууль гээд зургийн гүн зөрүүлсэн сургуульд орсон 7 дугаар ангиасаа. Тэгээ тэрнээс хойш л явсан да зургаараа. Ингээд урландаа суугаа зураг зурж байгаад орой гэртээ хараад нөгөө гэрийн эзэгтэй дайл нэг түшиг тулгуур гэдэг энэ үүргээ хүлээгээд ажиллаа хийгээд гэх юм аа. Тэгээ ахын дээр нэг ажил төрлөө хийгээд ингээд яг энэ хоёр ертөнцийн хооронд бас ялгаа байдаг. Ялгаа байлгүй ах уу. Тэгээд гэртээ нөгөө урлан дээр ингээд хамаг би ингээд хөшөөл сууж байгаа юм л да. Тэгээд гэртээ очиод нөгөө нэг стресс тайлгдлаа гэдэг шиг те нөгөө нэг хамаг гэр орныхоо ажлыг хийгээд нэхэр айгуу гоё байдаг хгүй. Тэгээд бөөрхөө нөгөө нэг бодоод зургандаа юу хийж байгаа те яах чараа те тэр болгоно бодоод тэгэл гэр орныхоо ажлыг амжуулаад тэгэхээр айгуу гоё идэв шүү дээ. Тал талдаа надад айгуу хөгөөчтэй. Та нэг зураг зурж байлаа гэж бодъё л да. Гэтэл таны яг тэр зурган дээр дүрслэхийг хүссэн зүйл яг таны хүсснээр арай жоохон тийм төснөөс арай жоохон ондоо болсон тохиолдол мэдээд гарч ил байсан баг. Тэр үед нь та шууд зогсоодгүй эсвэл яаж ийгээд тэр юугаа зурга өөрөө хүссэнтэй ойртуулахыг хүсдэг. Тийм мэдээж өөртөө яг хүснээрээ ойртуулахыг хэлж байна. Тэ. Дахиад тэр чинь дарна буцаагаад хийн гэх мэтчлэл явна. Тэгээл яг л өөрөө хүснэндээ санаандаа хүргэж зурна шүү дээ. Тийм. Зүгээр арай жоохон өөр боллоо гэхэд тэрийг за яхавтайгаа болгочихлоо бас нэг халтарны ажил болох байх та тийм. Ямар ч гэсэн тэр нөгөө өөртөө өнөж уран бүтээлдээ өнөж гэдэг чинь л тэр шүү дээ тий. Тэг ямар ч гэсэн юм сансандаа хүртэл нь гүйцэтгэж дуусгана гэдэг л чухал гэж боддгийн. Энэ таны зургуудаас уран бүтээлүүд сарж байгаа тийм хурц өнгөөдийг шар цагаан тийм өнгөнүүдийг хэрэгэлдэг юм билий тухай. Би аль болох тийм хурц өнгөөр л энэ нийгэм заа эмэгтэйчүүдийг илэрхийлье гэж боддог шүү дээ. Тэгээ өөрөөгөө ч гэсэн тий. Тэгээд хичнээн бас зарим зургууд нь жоохон ирээн бараа юм зурсан ч гэсэн тэр зургууд маань илүү гоё хурц тоодонгоор хүмүүст ойлгогдоосай гэсэн үднээс тий. Тэгж зурдیں۔ Надад хурц тоодонг нь илүү айгүй гоё тийм мэдрэмж өгдөг юм аа гэх юм тий. Аль болох тийм хурц тоодонгоор зурчаад байдгийг. За баярлалаа. Одоо хоёул ингээ студи руу гороод энэ яриага өшөө дэлгэрэнгүйгээр өргөжлүүлье. Тэр хоёулаа сая замдаа бас зарим нэгэн сэдвийн тухай баггүй ярилцлаа л да. Тэгээд одоо энд студидтэй гол зүйлээ ярина. Тэгээд би ярилцлага таны уран бүтээлч болох түүх яг яаж эхэлсэн тухай асуумаар л да. Зүгээр аливаа уран бүтээлч өөрийгөө олж авна гэж нэг маш том зүйл байдаг. Өөрийгөө хийх зүйлийг. Энэ яагаад энэ уран зураг хэмээх ертөнц таныг ингэтлээ татаад яагаад энэ биер будагтай багстай нөхөрлөг болсон бэ? Юу нөлөөлсөн бэ? Энэ сэдвээс яриа гэлээ. 2002 онд төрсөн хурлын дээд сургуулийн төгсөөл бас өөрөө олж авахгүй те юу хийх вэ гэж бас чамгүй юу хүссэн л те. Тэгээд тэр хооронд 7 жил гэр орны ажил гээл үр хөвгт гээл яалаа. Тэгээд гэр орондоо цаг зав зарцуулчихлаа. Тэгээд энэ хугацаанд хүүхдүүдээ ингээд салхилуулаад гадаа орж чад хүмүүсийн харцнаас зарим эмэгтэйчүүдийн амьдрал те зарим үнэн бодгоныг л би харж байсан. Тэгээд яг энэ үед эмэгтэй хүний амьдралын тухай зурх хэрэгтэй байна тий. Энэ нийгэмд амьдарч байгаа эмэгтэйчүүд яаж амьдарч байгаа нь, яаж зүтгэж байгаа энэ бодлогыг бас эмэгтэй хүний нүдээр харсан. Бүхнийг би үнээр нь мэдэрч ирсэн учраас нүдэн дотор бүхний үнэнгээр нь илэрхийлэх нь зүй юм байна гэдэг. Тэгэл 2009 оноос хойш зурж эхэлсэн дээ. Яг л эмэгтэй хүний амьдралыг нүдэн дотор нүд үнэн чухал гэдэг шиг үнэн бодлогыг нүдэн дотор илэрхийлье гэж тэгэл эхэлсэн. Ерөнхийдөө бол бага наснаас 10 жилд байхаас л балын харандагаар зурх дуртай л байсан биз дээ тийм ээ. 94 онд 86 гэдэг нөгөө 7 дугаар ангиас нь зургийн гүн зүрхлсэн сургуульд орсон л та. Тэгээд тэрнээс хойш зурж эхэлсэн ерөнхийдөө бол яг уран бүтээл бол 2009 оноос хойш яг
яг ийм зүйл зурх хэрэгтэй байна тий. Эмэгтэйний амьдрал нийгэмд юу болж байгаа энэ болгоныг л зурх хэрэгтэй байна гэдгийг шийдсэн дээ. Тэгэхээр саяхан таны уран бүтээл юмс үзэсгэлэн гарсан. Зүгээр ингээд үзэсгэлэн тавигдсан бүтээлүүдийг харж хагаад түүний тэр бүтээлүүдийн нэрийг харж хагаад бас сонь санагдсан. Ер нь та нэр бүтээлүүдийг яаж нэрлэдэг вэ? Нэр өгөх чинь хэцүү шүү дээ. Амаргүй. Тэгэл яг л юу бодож исэн, юу гармаар байсан те тэр болгоныхоо бодоод хийж явна. Тэгжэл заримдаа нэр өөрчлөгдөх тал байна л та. Ерөнхийдөө иймэрхүү тухай сэдвүүтэй зураг зурх юм байна гэдгийг өөрөө эхлээд бодоод боловсруулаад явна л та. Нэр бол нөгөө бүтээлэл төлөөлж шүү дээ. Тэгээд бодож нөгөө зурж явсаар л заримдаа энэ ч оновчтой байсан юм лөө гэл. Тэр хүн үед нэг солигдох ч үе байна нэр тийм. Тэр та мэргэжлийн сургалт төгссөний дараа бас өөр хөвгттэй болоод амьдрал зохиогоод бас нэг хэсэг гэрээ эзэгтэй. Тэгээд эргээд бас баггүй хугацааны дараа уран бүтээл рүү орсон юм байна шүү дээ. Энэ тухай яриад одоо бас их сонирн байна шүү дээ энэ чинь тийм ээ. Гэрээ эзэгтэй хүний эр нөхрийнхөө хайнанд одоо тэгээд яг хоолонд хийдэг тийм ээ. Яг манай гэрээ эзэгтэнүүд ямар байдаг вэ тэгэж бодож байгаад уран бүтээл рүүгээ эргээд ороход их сонирн байсан баг. Тийм. Тэгээд яагаад ч юм нөгөө нэг яг зургаал зурхгүй бол би биш юм шиг санагдаад бүр дотроо бүр дэлбэрхэлсэн л да. Тэгэл яг нөгөө юу зурхаа тэр үед олчихсан байсан те эмэгтэйний амьдралын нүдэн дотор зурх юм байна. Тэгэл бүр яалтчгүй хүүхдэд нэг тастай ахт нь бүр урлан түрээсэлж болж аваад тэгэл гарсан. Тэгэл тэрнээс хойш зурж эхэлсэн шүү дээ. Нөхрөөсөө бас. Тийм нөхрөөсөө бас жоохон боломж яах вэ боломж тийм ээ. Боломж хүсэл тийм нэг сар сууя гэж хэлээл би чи урлан нөгөө сарнууд өнгөрөөл идэг манай нөхөр нөгөө сар чи яасан бэ нэг сар болчиход байгаа чи юу яагаад ингэж суугаад байгаа юм л гэж тэгээд гэсэн. Тэгээд би яг тэр үед хийх юм айгүй их надад дотор бодсон юмнууд айгүй их байсан болохоор за нөгөө хамаг юм амжуулаад бас нөхөртөө аль болох ойлгуулах гал тий тэгээд аль болох бүх юм ингээл амжуулах гал урлан дээр нэг 4-5 цаг хүртэл суугаад хүүхдээ өгчөөл 4-5 цаг суугаад буцаал хүүхдээ гүйж очиж аваад гэр орныхаа ажил тэгээд гих мэтчлэл явдаг гэсэн. Заримдаа жижиг зургнуудаа гэртээ галтгоондоо зураад тэгэл хэлж ирсэн шүү дээ. Тэгээд одоо ингэж хөдөлмөрлөөд ингэж сэтгэл зүрхээ эргүүлээд бас нэг сайхан үр шим энэ төр бол гайхамшигтай юм гарсан байл үүдээ энэ тухайд амжихгүй. Тэгээд 2010 онд Монгол зураг нийгэмлэгийн үзэсгэлэн болсон. Тэрэнд би 6-7 бүтээлээр оролцож байсан. Тэгэл үзэсгэлэнгийн дараа зургнууд маань бас чамгүй 6-7 зарагдсан л та. Тэгсэн чинь манай нөхөр урам ороод миний хүн чинь ийм мундаг юм гэл. Тэгэл нөгөө яг урлан суух эрхээ хүртэл олж авч байгаа чинь тий. Тэгээ зураг зурх барыг эрхээ олж авч байгаа байхгүй би чинь нөгөө гэр орны ажлаасаа хүндэрвэл тэгээ бас яг бүгднгийн л зохицуулж явна л та. Зохицуулж явахгүй бол бас хэцүү. Өөр хүүхд маань хэцүү, хань хүүхд маань хэцүү л байгаа. Илүү хариуцлага. Хүн гэхдээ завгүй байх тусмаа илүү хэмээг амжуулдаг юм шиг санагдсан тэр үед. Би тэгэл өглөө гараад хүүхдүүдэд хөргөж өчөөл орой 4-5 цагт гүйчиж аваад тэгэл гэр орныхаа ажлыг хийгээд өдөржингөө нөгөө суугаад ингээд байхаар чинь жоохон би чилнэ л дээ тий. Тэгээд тэр чилээг бас гэр орныхаа ажиллаар чилээгээ гаргаад тэр хоорондоо бас нөгөө зургийнхаа тухай бодоод өөрөө ингээд боловсруулад толгоондоо юма зурга бодож байгаа мөртлөө ингээ гар хөл маань хөдөлөд өөрийнхөө чилээ гаргаад шүү дээ. Тэр чинь бас надад айгуу гоё байгаа байхгүй юу. Тий. Тэр мэдээж сайн уран бүтээл тойрохын тулд цаг хугацаа хүч хөдөлмөр авьяас билэг их шаарддаг. Таны хамгийн их цаг хугацаа зарцуулсан хамгийн их одоо тэр байглаас өгсөн юу байдгийг нарийн тургын одоо өөр бүгдийг одоо ил гаргаж бүтээсэн тийм бүтээл ямар бүтээл гэдэг юм бол. Тэгэл нөгөө гэрт байхдаа айгүй хэм бодож байсан гэдэгтэй. Тэгэл 2009 онд л эхэлсэн л те. Сэтгэлийн толгойд бүтээл. Метр 75 метр 35 та нэлээд том бүтээл байгаа. Тэр нь л яг л энэ нийгэмд амьдарч байгаа эмэгтэйчүүдийн тухай зургийг шийдсэн нүдэн дотор. Тэгээд тэр бүтээл маань зарим нь сав суулга нөгөө нэг ундааны сав цуглуулаад гэр орнод хижээж байгаа эмэгтэй